Сайн байна уу? Эрсдээ сувгаас мэдчилж байна. Орчуулан хүргэж байна. Авахгүйн ухаанаар хандна уу? 51 настай бадам нойргууд хөтөр олоо. Араа ядуу унтаж байтал шүн дунд хүйтэн хөлс нь урсаас сэрдэг. Нойргууд лэгсэх тусам жинж нэмэгдэжээ. 45 настай бат 2 жилийн турш ядар суулдаж өдөр бүр дасгал хийж 8 цаг унтдагч ядарсан хэвээр байдаг. Эрүүл мэндийн үзлэгт ямар нэгэн өвчин илрээгүй. Сүүлийн үед олон хүмүүс нойрны архаг дутагдал орж байна. Хагалтай унтдаг бол нойронхлож анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Үндсэн бодисын солилцоо буурч амархан жин нэмдэг. Өдөрт 5 цагаас бага унтдаг хүмүүс 8 цаг унтдаг хүмүүсээс 10 жилийн дараа зүрхний өвчин тусах эрсдэл 45% их байдаг гэсэн судалгаа гарчээ. 40 жилийн турш нойрыг судалсан Йелийн их сургуулийн профессор Майер Кригер амархан унтахтаа бэрхшээлтэй мөн сэрэгтэй сэтгэл сэрэгдгүй бол нойрон эмгэг гэж сэжиглэх боломжтой гэж хэлжээ. Унтах эмгэг нь бие даан сайжирч болох бага зэргийн шин тэмдгүүдээс эхлээд эмнэлэгт үзүүлж эмнэлгийн шаардлагатай ноцтой шин тэмдгүүд хүртэл байдаг. Эхлээд эмнэлэгт үзүүлж эмшүүр шаардлагатай 4 зүйлийн тухай авч үзье. Эрсээ сувг хамтдаа суралцъя. Шин тэмдэг 1. Хөл бадслах. Унтахын өмнө болон дараа нь хөлөнд таагүй мэдрэмж төрөх шинж тэмдэг болох 50 бус хөлний хам шинж нь насан туршидын 10% тохиолдог нойрны эмгэг юм а. Зарим хүмүүс унтаж байхдаа олон удаа баслах гэх мэт бага зэргийн шин тэмдэг илэрдэг бол зарим нь арьсан дээр хорхоонод мөлхөж байгаа мэт санагддаг. Шин тэмдүүд нь ялангуяа шөнийн цагаар хөдөлгөөнгүй байх үед улам мэдрэгддэг. Үүнээс болж нойр хүрэхэд хэцүү, унтаж байх үедээ ихэвчлэн сэрдэг. Тиймээс эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шин тэмдэг 2. Хүчтэй огцом хөдөлдөг. Рэм нойр нь хөнгөн нойр зүг зүудлэх төлөв юм а. Рэм нойрны үед амьдралыг дэмжих шаардлагатай булчингуудаас бусад бүх биеийн булчингууд саажилттай болдог. Гэвч рэм нойрны зан төлөв эмгэгтэй хүмүүс зүүдлэх үед биеийн булчингууд нь саажилтгүй, зүүдний агуулгын дагуу гар хөлөө хөдлөгдөг. Заримдаа унтаж байхдаа хажуу талын хүнээ цогтөг. Рэм нойрны зан үлийн эмгэг нь хэдэн 10 жилийн дараа Паркинсоны өвчин болон хувирч эмчилгээ шаарддаг. Шин тэмдэг 3. Хүйтэн хөлс гардаг. Цэвэршлийн насанд ирэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс дааврын өөрчлөлтийг мэдэрдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт эхлэхэд биед нь янз бүрийн өөрчлөлтүүд гардаг. Ердийн шин тэмдэгт нь нүүр улай хүйтэн хөлс гарах, нойргуудах зэрэг болно. Тэр дундаа халуусах мэдрэмж төрж, нүүр халуун оргиж улайдаг. Унтаж байх үед нүүр улайж халуун оргин бүх бие хүйтэн хөлсөөр норж, хүйтэн чиглэг мэдрэмж төрж унтахад хэцүү болдог. Хэрэв унтаас ирэхэд таагүй мэдрэмжээр хит их хөлрүүл эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийх хэрэгтэй. Шин тэмдэг 4. Хөрхөрч байгаад хэдэн секунд амьсгал нь зогсох. Солонгос хөрхөх мэс засал хийдгсэн хүмүүсийн 86.5% нь дунд насны эрчүүд байдаг. Хөрхөх нь хажуудаг хүнийхээ нойрыг хулжуулж гэр бүлийн маргаан үүсгэх шалтгаан болдог. Энгийн хөрхөр нь эрүүл мэндийн асуудал биш ээ. Гэвч хөрхөрч дараа нь хэдэн секундын турш амьсгалаа зогсоож дахин хөрхөрвөл яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Энэ шинж тэмдгийг нойрны апноэ эмгэг гэж нэрлэдэг бөгөөд унтах үед амьсгал зогсоход цусантай хүчилтөрөгчийн концентрац буурч цусны дарагдлыг нэмэгдүүл зүрх системд ачаалал өгдөг. Нойрны апноэ өвчтөй хүмүүс унтаж байхдаа хэд хэдэн удаа сэрдэг. Учир нь амьсгал зогссон үед дахин амьсгалахын тулд тархи сэрж амьсгалын замыг нээх ёстой. Би маш их сайн унтдаг гэж боддогч нойрны чанар мэддэхүйс буурч унтаж байхдаа ч ядар суйлдах мэдрэмж төрдөг. Хэрэв танд ийм ноцтой нойрны эмгэг байхгүй бол бага зэргийн өөрчлөлтөөр нойрны асуудлыг сайжруулж болно. Хамгийн сайн унтах үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. 1. Хосууд яагаад шөнө тусдаа унтах ёстой вэ? Олон хүмүүс эхнэр нөхрийнхөө хурхиралт, хит их хөдлөх, эргэлдэх зэрэгс болж зовж байна гэж гомдлдог. Гэхдээ ихэнх хосууд тусдаа унтвал харилцаа нь муудна гэж эмээн хамт унтдаг. Харин ханыхаа унтаг зурсаач бол нойртой нь муудсаар байвал тусдаа оронд эсвэл тусдаа өрөнд унтахыг зөвлөж байна. Америкийн нэгдсэн улсад хосуудын 30 гаруй хувь нь унтах зуршлаас бол салдаг. Хэрвээ ийм асуудалтай бол тусдаа өрөнд унтах нь гүн нойрсож, унтах чанарыг сайжруулж хосуудын харилцааг бэхжүүлдэг. Гэрийн тэжээмэл амьтдаа нэг өрөнд унтахад үнэрлэж бас их хөдөлдөх тул нойронд сайд учирч байвал өрөөгөө тусаарлах нь нойрны чанарыг сайжруулдаг. 2. 60 секундын дотор унтах амьсгалын арга. Сайхан унтахын тулд гүнзгий удаан амьсгалах хэрэгтэй. 60 секундын дотор унтахад туслах хяналттай амьсгалын аргыг санал болгож байна. Унтахын өмнө нэг гараа цэжин дээрээ, нөгөө гараа гэцэн дээрээ тавь.
Хамраараа 4 секундын турш айжуухан амьсгалж гэдэс чинь 2.5 см дээшилж байгаа мэт мэдрэмж төрж дараа нь зогсоод 8 секундын турш амьсгалаа гаргаарай. Амьсгалаа гаргахдаа гидсээ анхны байралтаа буцаагаарай. Хэрэв та энэ хөдөлгөөнийг 3 удаа давтвал бүх бие амарч сайхан унтаж чадна. 3. Нойр суугцаа багасгадаг зүйлийг хязгаарлах. Орой 22 цагт орондоо орж ухаалаг утсаа оролдоод шөнийн 2 цагт унтаж 7 цагт босдог гэж бодъё. 9 цаг хэвтсэн ч үнэндээ 5 цаг унтсан. Хэрэв энэ зуршил болчихвол орондоо хэвтэхдээ ухаалаг утсаа ашигладаг гэсэн худал холболт тархинд үүсч орондоо хэвтэхгүй сэтгэл санаа тогтворгүй болдог. Хэрэв та хэвтсэн даруйдаа унтмаар байвал хязгаарлалт хийх хэрэгтэй. Нойр хүртлээр орондоо хэвтгэхээс илүү нойрмол хүйдэл ор руугаа явах нь зүйтэй. Хэрэв та хэсэг хугацаанд хэвтээд шөнийн 2 цагт унтдаг бол зочны өрөөндөө ном уншаад нойроо хүрэхээр 2 цагт орондоо ороорой. Тэгээд өглөө 7 цагт босноо. 3 хоногийн дараа унтах цагийг 30-30 минутаар урагшлуулад үзээрэй. Эхлээд өдрийн цагаар бага зэрэг ядарч туйлдсан мэт санагдаж болох ч 2-7 хоног орчмын дараа дадал болж хэвтсэн даруйдаа унтаж эхэлнэ. Хэрэв та амархан унтаж чадахгүй өдөр бүр эргэж хөрөөгд байвал унтах зуршлаа засгаа бүү мартаарай. Амьдралаа өөрчлөхийн тулд нойроо өөрчлөөрэй. Амьдралынхаа 3-1-ийг сайхан өнгөрүүлэх нууц. Хамгийн сайн нойр. Номын товчлолыг орчуулан хүргэлээ. Тань таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.